Chocolate truffles. Сэвичээ. Эхлээд үнтэй жоохон цохиж өгөөд шүүсэн жоохон арай. Хүчтэй болж өгөөд. Задралт нь арай. Хамтныхын задралт нь нэлээд болж өгөө. За. Одоо энийгээ зөөхөд өгөө холох уу? Тэнийг зөөхөд өгөө болж. Жоохон халааж. Truffles-ийг бас нэгээ сурчвал шинэ жилээр хэрэгтэй юм аа тий. Гоё ширээн дээр. Тэр ширээн дээр тавьшин. Тэгээ гадуур нь самраар бүрж болно, какао, сарын бүүдэр юу ч гэж болно. Гадуур бол. Одоо энийгээ тэгээд халаасан дээр нь шууд ийшээ игээл хажиж. Шууд шоколадн дээр игээл. Масла хааны шоколадн байгаа. Масла шоколадн байна. Зугаар нэг. Тэгэл бид нар бүгдээрээ энэ гараараа бүрэн төлөө какаонд өнгөрүүлэх юм байна. Какаонд өнгөрүүлэндээ сахарын пудрээ дээгүүр цацаад өгнө. За. Минт теста гоё нэрч байна. Одоо минт навч ер нь good price хэлээ элбэг ирдэг шүү дээ. Тийм good price. Ерөнхийдөө өнөөдөр хэрэгжилж байгаа бүтээгдэхүүн бүгд good price. Одоо ингээд жоохон ногоон өнгө гарч ирж байна тий. Шүүсэн юм шиг байна. Шүүсэн. Баг зэрэг ногоон. Тэгээд энэ яах вэ? Энэ навчтайгаа байж байгаа юм уу? Үгүй маань навчнаас нь шүүж авна. За зөөхийгөө. Тийм зөөхийгөө шүүж авна. Энэ зөөхий байх уу эсвэл whipping cream хийх үү яах вэ? Whipping cream хийж болно. Аха. Тийм. Whipping cream одоо нэг double cream гэдэг. Их сонирхолтой юм. Өнөөдрийн дугаараас их сонирхолтой шүү. Энд чинь одоо салат маань. Салат аа. Хүрэн манжингийн салат. Хүрэн манжингийн салат. Чи өөрийнхөө хутгатай явд юм а та. Ер нь бол гарт орсон байгаа юу энэ. Өөр хутгаар хийх бас хэцүү тий. Хэцүү. За гэрийн нөхцөлд бол нарийнх ирчин нэгдэг ус асуудал шүү. Аха ингээд татчихна. Тий. Хүрэн манжигаа бас ингэж татгуу. Үгүй хүрэн манжингаа болохоор Найрхан ирчих үү? том томор нь ч юм айлсвал зүгээр за тавган дээр зулна гэвэл нэмэг ирчиж болно. Зүгээр юу яана гэвэл зүгээр хичнэвэл том том дөрвөлжин ирчиж болно. Энэ бол нэг тийм амин нарийнхан байгаад шаардлага баглаа. Ястаа янз ирчиж байна. Тэнийг холиод. Хийрээ бас яг адилхан ингэж ирчих юм тий. Лирийг болохоор тусдан тавина. Тавган дээрээ тавгалахтаа. Тийм. За. Энэ нөгөө нэг айгүй чихэрлэг тийм Зөөлөн лир болохоор холихоор бутраа өмчтэй салаад. Хэлбэрээ алдаад. За цэцэг юм ингээд болчихлоо. Шүүж авах уу яаж авах Одоо шүүж авна. Одоо шууд энэ халуун юундаа шоколад маань хайлах хэрэгтэй шүү дээ. Мит авч үлдэх юм байна тий. За. Одоо надад ч жоохон дүгэн бол хийж байна. Одоо энэ ингээд яаж барьцлуулах вэ гэлээ? Одоо энийг жоохон баг зэрэг хөргөчөнд хөргөж. Одоо нэг чихэрч өөрөө буцаад бийжлээ шүү дээ. Баг зэрэг бийцсний дараагаар бүгдээ гараараа бүрэн хэлнэ. Одоо яах вэ? Юутай шууд ингээд Одоо энэ ингээд. За. Одоо чиний нөгөө нэг бижүүлсэн бах басан маа дөө. За ер нь өгч байгаа бах та одоо. Оо наа чи дотроо орохгүй юм уу те? Үгүй. Яа оруулаа хийчихв. Болно л доо. Зүгээр чи өөр яхаа хэрэг. Нөө бас холчоор нөө салаад навчин. Тэр чихтэй улаан болчих шүү дээ. Тий. Тэгэхээр жоохон зөв ер нь бол хичээд нэг том хичээ зүр дээрээс нь цацаа асгацдаг ч юм. Тэгээ ичиж бол. За одоо соус ий та. За соусаа саяны юм шиг. Тий. Зүгийн бал орно тий? Зүгийн бал. Оливын тос, зүгийн бал. Оливын тос. Зүгийн бал. Ер нь ямар ч салат дээрээс зүгийн бал их орт юм а тий? Надад л тийм чихэрлэг юутай амтлагаатай салаатууд их таалагдсан. Жохон гिच хүчтэй. Тэр балсамик винийг. Улаан вино нээсэн.
Ингээ болоо юу? Ингээ болоо. Жон даус биш цэгээд. Энэ лирээ яаж тавих юм? Лирээ дээр нь зур сайхан зулаад. Бид нэрээ одоо 12 сарын 13-нд уулзсан шүү дээ. Шинэ жил маань болох юм. Хамтдаа уулзалт гээд. Тэгээд Sweet Kitchen-ийн гишүүд маань хүлээж агаад яг нэг л одоо жил нэг л удаа ийм гоё уулзалт хийдэг. Тэгээ гэртээ хийдэг өөртөө чаддаг юмудаа хийж ирээд одоо шилдэг бүтээл шалгаруулна. Тэндээс нэг өнгөрсөн жил бас яг тэгжсэн. Хамгийн том шагналыг авдаг шүү дээ. Яг өөрийнхөө нөгөө чаддаг юм аагаад бид нөгөө нэг таксанд лайк дагуулдуулцдаг. Тэгээ лайкаа нөгөөдгөн дээрээ авч тавиал яг нөгөө фэйсбүүкээр ямар байдаг яг тэрнтэйг адилхан. Тэгээ энэ бол одоо 12 сарын 13-нд болох юм. Тэгээ үзэгчд маань ч гэсэндээ сонирхож байвал ирж болно. 9903 0677 гэсэн утсаар такс захиалж байгаа. Тэгээ гэрт нь хүргэж өгч байгаа. Тэгээ энэ удаад болохоор 10 ширээ хоорондоо өрсөлдөж байгаа тий. Танах ямар баг боллоо? Асуу гэдэг баг болсон шүү дээ. Ийм багууд хоорондоо өрсөлдөж байгаа сонирхолтой юм болно шүү үзэгчтэй. Өнгөрсөн жил бас тэр нөгөө нэг Google Bottle дээр жоо ерөнхийдөө аягүй сонирхолтой байсан л та. Тийм. Тэгээ ер нь бол уур амьсгалаа мэдэрч чадаагүй хаа. Google Bottle дээр вэсээр агаал таарсан шүү дээ. Гэтэ яг бас давсар цагаан ингээл яаж чаашаа бас. Аха. Юу болж байгааг нь хараад байсан л та. Аа за лирээ хаслаад дээр нь тавих юм уу? Тийм. Аа за. Юу л хийх гээд байна? Хөрөө хөрл байгаа. Гэл ч та. Тэгээд болж өгвөл аалманд самарч юм уу альсвал хушиг байсан ч бол аль нь ч байсан бол. Тэгээ бүр горгонзоло бислэг байдаг шин. Хөгцтэй чийс. Тэр байвал бүр сайн. Илүү тийм сонин итгээ дамтгарч ирнэ. За салаад 2 салаад бэлэн болчих юм байна шүү дээ. Яг. За одоо нөгөө давхраадаг ангуурлыг beef Wellington гэсэн хоолны маань гурил авч шүү дээ. Давхратын гурил байгаа. За энэ нэг илэндээ 4 удаа илтгэлт яваад биш нэг амралтандаа тэгээд 4 удаагийн амралттай явж иж эн чинь 728 давхар гард үүсдэг гэдэг лөө энэ гурил чинь. Тэгэхээр за тэгээд олон давхар нөгөө нэг үүсдэг энэ нөгөө нэг энэ одоо тэгтээ учраас бид нар бэлэн гурилыг хэлсэн. Гэтэ энэ давхратын гурилыг одоо яаж бэлтдэг талаар дахиад нэвтрүүлгээ шинжилгээний дараанаас яг тухтай зааж өгье. Тэгээд энэ чинь нэг өдрөө бэлэж тавьчаад хөлдөөгөө дараа нь гисгээд хэрглэж болно тийм. За нэг их сунгахгүй мэн тий. Нэг хилдэ сунгахгүй. Одоо нөгөө хатаа тааруулаад хинжээнд л ерөнхийдөө тааруулаад тий. Бах маань одоо барьцлагдсан баг. Ер нь бол барьцлагдсан байгаа. Одоо энэ чинь овонд орох хоол шүү дээ. 100-нд 100 хэд талах уу? 100 ерөнхийдөө 180-аас 200 градуст. Болооч өгөөд. 100-ндоо ороод хэдэн минут болох юм? 100-нд ороод 15-аас 20 минут ерөнхийдөө гурилаа шаардаж бэлтгэн. Махыг бол ерөнхийдөө эхлээ шаардсан болохоор нэг их шараад байх шаардлага байхгүй. За хоёр талын зүгээр чимхээд авчиж байгаа юм. Илүү юм. Чимээж аваад. Тэгэхээр энэ доторх одоо шанснууд нь шүүс багтай байлаа гэж зүгээр юм а тий. Тий. За. За ингээд. Одоо энэ дээр нь өндөглөх үү? Өндөглөнө. Өндөглөх. Өндөгөр төгөж. чиг юу? Дүүн. Бай. Чиг аяг байна.
жоохон загвар оруулаад Жүсээд юу зүсэд хий гараад авчи. Нэвтрүүлгийн ивент итгэгч Queen Kitchen. За энэ хоолны хачран дээр нь юу байх вэ? Ачирн дээр нь брокколи луун. Тэрийг яаж бэлдэх вэ? Зүгээр жигэн чанал босонд жоохон шарж давс перцээр хадалж өгвөл.